Та бүхний амрыг ирээ. Би бичлэг хийхгүй нэг хэсэг бай гэж шийдээд байтал өнөөдөр интернет орсон чинь нэг ийм пост байна. Тэгээд энэ бичлэг хийж байгаа хугацаанд 6 цагийн өмнө энэ хятад хэрэглэгч бололтой постлсан байна. Би энэ ханзыг уншиж мэдэхгүй юм нэг тийм. За ямар пост байна вэ гэхээр энэ нөгөө мемэний пост. Энэ лузер гээд мемэ, нөгөөх нь чад гээд мемэ байдаг. Лузер нь болохоор азгүй амтэн, чад нь болохоор одоо чадaltaй одоо юу гэдгийг ялагч малагч гэсэн маяг байдаг. За тэгэхээр энэ лузер нь юу гэж ярьж байгаа нэхээр Мин улс 1644 онд унсан. Үгүй ээ, Мин улс чинь 1662 онд унсан штегээд ойлаад байна л да. Гэтэл чинь Som Koreans буюу зарим солонгосууд 2016 онд үүдэн дээр нэг юм биччихжээ л дээ. Одоо хятад, солонгос, Япон гурав чинь хандстангууд учраас ханзаар бичдэг байна л да. За үүдэн дээр нь юу гэж бичсэн бэхээр this year is Ming Chonjing 379 буюу энэ он бол Мин улсын эзэн хааны 379 он юм а гэж биччихэж. За энэ хэрэглэгч маань өөрөө ямар тайлбар өгсөн бэ гэхээр when I was child гэж би хүүхэд байхдаа ягаад солонгосууд spring хаврын наадмын одоо мэдчилгээгээ цагаан цаасан дээр бичиж байдаг юм бэ гэж гайхдаг байсан. Гэтэл би дээр нь юу гэж бичдэг байсныг анзаарч харах хэрэгтэй байжээ гэсэн пост юм байна. Тэгэхээр чин энэ жил болохоор саяхных байна шүү дээ 2016 он гэж тийм. Энэ жил болохоор Мин улсын Шонзэн хааны 379 он юм а гэж бичсэн юм байна л да. За тэгэхээр энэ яг юу болоод байгаа юм бэ гэж байна. Тэгэхээр энэ Wu Byung гээд солонгос хүн байх шиг байна тийм үү? Юу гэж бичиж байгаа нөхөр Joseon gentleman гэж байна. Gentleman гэдэг нь болохоор соёлтой одоо барууны этгээд. За Joseon-ы gentleman-уудын зүрх сэтгэлд гэж байна. Hearts-тэй. Мин улс амьд байсан юм а гэж байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр хэдийгээр бид нэр we нийлээд гэж байна. Бид нэр манжуудын өмнө бүхийж байсан ч гэсэн дотроо we are the final successor of civilization. Бид нар болохоор соёл иргэншлийн хамгийн сүүлийн одоо үр удам гэдэг юм уу, галт үлийг одоо юу гэдгийг авч яваа тээгчд гэдэг юм аашин successor те гэдгээ мэдэж байсан юм а гэж ярьж байна л да. Тэгэхээр чин өөртөө соёл иргэншлийг одоо хятадын соёл иргэншил гэж үздэг хүмүүс байгаад байгаа юм. Солонгосууд. За тэгэхээр энэ гадаадын иргэн одоо юу гэдгийг please elaborate more why Shonzэн-ийн 379. Яг Shonzэн хааны 379 он юм бэ? Тайлбарлаад өгөөч гэж байна л да. Тэгэхээр Мин улсын гэж энэ хамгийн сүүлийн эзэн хаан Shonzэн 1644 онд амиа хорлсон гинэ. Амиа хорлоод тэгээд Мин улс одоо мөхөөд манж чин гүрэн мандсан байна. Гэтэл зарим нэгэн одоо юу гэж юм Koreans refuse to use Jin reign title гэж байна. Гэтэл солонгосууд болохоор тэр манж чин гүрний хаанчлалын одоо цол хэрэгмэг title майтлын илүү дутуу юм он сар өдөр энэ төр гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй тэр чин гүрний Мин гүрний он сараар явсан байд юм а гэж байна. Энэ утгаараа одоо юу гэдгийг Чонзэн хаан нь болохоор 300 гаруй жил одоо ноёрхож байгаа магадгүй хятадын хамгийн ууртаа ноёрхож байгаа эзэн хаан юм биш үү гинэ. За тэгэхээр чинь энэ солонгосуудын зүрх сэтгэлийн тухай байхгүй юу? Солонгосуудын зүрх сэтгэлд одоо юу гэдгийг нэг тийм соёл иргэншлийг бид нар соёл иргэншлийг түгээж байгаа бид нар соёл иргэншлийг авч явж байгаа гэсэн тийм бардам юм зүйл байдаг байна. Өөрөөр хэлбэл солонгос улсдаа итгэдэг гэсэн юм байдаг. Өөрөөр хэлбэл их үнцэрхэг үзэлтэй одоо нэг Америк улс нэгдүгээрт гэж яриад байгаатай л адилхан солонгос улс нэгдүгээрт бусд нь бол хамаагүй гэсэн маягаар байдаг шүү. За тэгэхээр чинь эдгээр нөхдүүдтэй ингээд юу гэдгийг нийлээл одоо гэдгийг бизнес хийгээл одоо нэг одоо гурайтад байгаа нөхдүүд бас
байдаг шүү. Бид нэр одоо юу гэдгийг хаашийн одоо юу гэдгийг Солонгос улсын баг колони юм шиг л одоо юу гэдгийг хаасайгүй Солонгос юу гэдгийг хүнсний дэлгүүр цайны газар юу болж байгаа юм те. Өөртөө ягаад ажиллахгүй ингээд гадны юм ороод ирвэ гэж. За мэдээж энэ солонгосууд ч нь одоо юу гэдгийг манж болоод монголчуудыг гадны зэрлэг бүдүүлэг соёлгүй уус үндэстэн гэж эртнээсээ тэр зүрх сэтгэлдээ хадгалдаг байгаа шүү. Мэдж яхад илүүтэхгүй. Эдгээр мэн улстай нийлж манжийн нийслэлийг төвөх гэж оролддог. Эзэлж авахгүй шүү дээ. Зүгээр л төвөө алж чадна гэж л явцгаадаг. Тэгээд ялагддаг. Тэгээ манж улс нь одоо юу гэдгийг хүчрэх гэжээд мэн улсыг бут зогтдог. За өнөөдөр хувьд нэг юм байна. Та бүхэн буюу миний халах ахын дүүс ирчүүд энэний тухай энэ одоо юу гэдгийг зүрх сэтгэлийн тухай мэдж яхад илүүтэхгүй юмаа гэж би хувьдаа бодсон юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.